Тооны хуваагдах шинж divisibility rules. Хоёр хуваагдах тооны шинж divisibility rules were 2. Тухайн тооны сүүлийн цифр нь 1, 2, 4, 6 эсвэл 8 байвал хоёрт хуваагдана. Бүх тэгш тоо хоёрт хуваагддаг. Жишээ нь 45621, 45628 маань 8 төгссөн учраас хоёрт хуваагдах нь. A number is divisible by 2 if its last digit is 0, 2, 4, 6 or 8. All even numbers are divisible by 2. Гуравт хуваагдах тооны шинж divisibility rules were 3. Тухайн тооны цифруудынх нь нийлбэр 3-т хуваагддаг эсвэл 3-ын тооны үсчвэр байвал 3-т хуваагдана. Жишээ нь 5324 тэнцүү 1-5 -3 -2 -4 тэнцүү 15. A number is divisible by 3 if the sum of all the digits is divisible by 3 or multiple of 3. Дөрөвт хуваагдах тооны шинж divisibility rules for тухайн тооны сүүлийн хоёр цифрээс бүссэн тоо дөрөвт хуваагддаг байвал эсвэл сүүлийн хоёр цифр нь хоёулаа тэг байвал дөрөвт хуваагдана. Жишээ нь 53416 6-гаар төгссөн ам 6-г маань дөрөвт хуваагдах учраас 53416 дөрөвт хуваагдах нэ. 87600 хоёр тэгээд төгссөн байна. Тийм учраас тэг маань дөрөвт хуваагдана. 87600 маань дөрөвт хуваагдах нэ. A number is divisible by 4 if its last two digits form a number that is divisible by 4 or if its last two digits are both zeros. Тавт хуваагдах тооны шинж divisibility rules for 5. Тухайн тооны сүүлийн цифр нь тэг эсвэл 5 байвал 5-т хуваагдах нэ. Жишээ нь 63745 маань 5-аа төгссөн учраас 63745 5-т хуваагдах нэ. A number is divisible by 5 if its last digit is 0 or 5. 6-д хуваагдах тооны шинж divisibility rules for 6. Тухайн тооны 2 болон 3-т зэрэг хуваагддаг байвал 6-д хуваагдана. 2-т хуваагдах нэ. 3-т хуваагдах нэ. Divisible by 2. Divisible by 3. A number is divisible by 6 if it is divisible by both 2 and 3. 7-д хуваагдах тооны шинж divisibility rules for 7. Тоо 7-д хуваагдах эсэхийг шалгахын тулд тухайн тооны сүүлийн цифрийг 2-оор үржүүлээд үлдсэн хэсгээс сүүлийн цифрийг хассан тоо хасна.
Гасан ялгаараа тэг эсвэл 7-гийн үржүүр байвал уг тоо 7 хуваагдана. Жишээ нь 203 тоо 7 хуваагдах уу? Сүүлийн цифр маань 3-аа төгссөн учраас 3 7 хуваагдана. 3-ыг 2-с дөрвөлжүүлээд 6. Үлдсэн тоо маань 20. 20-оос хасах нь 6 тэнцүү 14. 14 нь 7-гийн үржүүр. 7 гүрчиг нь 2. Тиймээс 202 нь 7 хуваагдана.